Хятадыг монголчуудаас илүү сайн мэдэх үндэстэн дэлхий дээр өөр нэгч байхгүй гэдэг нь үнний хувьтай. Яагаад гэвэл монголчуудын өвөг дээдс болон монголчууд хятадтай 3000 жилийн турш дайдаж, найрамдаж харилцахдаа хятадууд хэн болохыг хинээс ч илүү мэдсэн аж. Харин Европ, Америк монголчуудаас олон зуун жилийн дараа саяхан шахам хятадтай харилцаж эхэлсэн учраас хятад хүн ямар санаатай болохыг мэдэхгүй байсаар одоо л хятадын аюул, хятадын экспансийн талаар дуугарч байна. Гэвч тэд хожимдсон байж магад. Яагаад гэвэл Америк, Европ өөрсдөө хятадыг хэтэрхий дэмжиж, хамаг юман зааж өгч, асар их хөрөнгө оруулж хүчиржүүлсэн учраас одоо тогтоон барьж дийлэхэд хэцүү болсон гэлцэж байна. Жишээ нь Америк, Европын их дээд сургууль, аж үйлдвэрийн салбарт дуулууртай хичээнгүй ажиллаж байсан 30 мянган хятад эрдэмтэн инженерүүд барууны хамгийн нарийн технологиг сурч эзэмсэв. Эдийн эх орондоо буцаж хүчээн өгч байгаа гэх мэдээлэл бий. Хэд үнэндээ алсын зорилготой дуршуулууд л байсан бөгөөд 2-3 үеийн дараа эх орондоо үнж хэвээр байжээ. Америк нэгдсэн улсын цэрэг аж үйлдвэрийн салбараас хятадын тагнуулыг илрүүлсэн тухай мэдээлэл уй уй дуулдах боловч цаана хэдэн мянган хятад эх орончид тухайн улсын аж үйлдвэр судалгааны байгууллага, төрийн алба, яамдад ажиллаж байгааг нарийн мэдэх аргагүй болжээ. Харин монголчууд хятадуудыг мэддэг тулдаан хятадаар дүүрсэн зүүн өмнөд Аз шиг болчихлгүй дисэж байна. 1970-аад онд Монголын нэрт зохиолж, Маам, газар шороо армаандан манж үндэстнийг уусгаад буй хятадын мэргэд манжийн дараа Монголыг, дараа Оросыг, Европыг, дараа нь бүх дэлхийг эрхших стратегийн хилцэж бүг бичжээ. Энэ стратегийг хятадууд өөрсдөө ямхын бодлого гэх ба зөвхөн Монгол зохиолж хятадын энэ ямхын стратегийн талаар дэлхийд анхудаа ингэж бичсэн байдаг аж. Ямхаас бүрддэггүй урт гэж байдаггүй, өргөнч гэж байдаггүй. Монголын газар нутаг ямхаас бүрэлдэнэ. Дэлхий ч ямхаас бүрэлдэнэ. Хязгааргүй төө явж сөөм ухарсаар хятад хүн чинь 160-ны дараа Өхөр Монголыг, 260-ны дараа Оросыг, 1060-ны дараа бүх дэлхийг хятад болгоно. Өвгдийнхэн ухааныг тээсэн зохиолч Маам дэлхийд ноёлох хятадын ямхын стратегийг ямар мундаг харж бичсэнийг энэ зохиолыг уншсан нэг залуу бүр гайхаж хэлж байна. Ер нь дэлхий дээр хятад хүний тухай бичсэн хамгийн сайн ном нь Монгол зохиолчийн газар шороо армаан л байх. Хятадууд социализмын 70 жилд Монгол дээр л жаахан саадсан болохоос Америк, Австрали, Европ, Африкт бүр яагаад ч дийлдэхгүй болж байгааг бид харж байна. Гэвч Монгол залуус барууны нөлөөнд хит автснаас болж хаяанд байгаа энэ аюулыг тоохгүй хятадын хөгжлөөр бахархаж, хятадын хөгжлийн гал тэргэнд суумаар өнгөх хандлагатай болж Монгол хүн бүр урд зүгт ямар үндэстэнтэй зэрэгцэн оршиж байгаагаа битгий мартаасай.